За болчлоо. За өглөөний мэнд манай энд өглөө болж байна. Өглөөний 5 цаг болж байна. Би босчоод бүр нэг юм сүүлийн 2-3 хоног бүр үнэхээр ингээд яах ёстойгоо мэдэхгүй. Нэг тийм гонигтайч гэмээр юм сэтгэл дундуур байгаа юм. Ерөөсөө энэ одоо хийж байгаа ажилласаа, энэ байгаа байдлаасаа өөрийгөө харахаар уур байдаг юм. Одоо тийм үе туулж байна. Одоо яг ингээд нэг хүсэж байгаа юм хийх гэхээр миний тэр хүсэж байгаа юм амар хол байгаа юм шиг би чадахгүй юм шиг. Тэг ингээд яг ингээд бичлэг хийж үзье гэдэг ингэхээр өөрийгөө амар голоод одоо ямар ч өөрөө өөртөө итгэл одоо ерөөсөө байхгүй байна. Одоо би чинь ингээл иймээрээ ингээл дахиад ингээд 30-40 жил дахиад амьдрах юм хайшин. Тэгээд одоо ганцаараа өмнө нь ингээд бичижсэн өмнөх жилүүдэд ингээд бичижсэн юмнуудаа гаргаад ингээд уншаад сууж ийн. Айгуу гой мөрөөдөжсэн байна. Маш гой амьдралаас ингээд таашаал авч ирсэн юм байна. Одоо надад л авт юм нөгөө эрч хүч юусоо байхгүй байгаа байхгүй. Тэгэд яагаад ийм эрч хүчгүй болоод байна гэж бодоодсэн чинь угаасаа миний бие ядарчаад байгаа юм байна. Тэг биений хүчний ажил хийсээр хагаад ингээд 10 хэдэн жил болохоор бие ядарчдаг юм байна. Тэгэхээр бүх сэтгэл ядардаг юм байна. Тэг сэтгэл ядраад ирэхээр хүлээсэнд орчдөг юм байна. Тэг өчтөр 1-2 газар очиж ажил өрхөн дуртай ажлыг хийх юм уу? Ямар ажил хиймээр юмтэйгээ бодсон ч би яг ямар ажил хийх дуртай гэж бодож байгаагүй ч юм уу хайшин. Хаана очиж ажил төрлөх вэ? Өөрөөсөө юу гэвэл аж аргалтай болох вэ гэсэн чинь надад тийм гарч ирсэнгүй. Тэгээд нэг сайхан махчин жидээд хөвшөлтөө хоол хийчихэд унтаад өгсөн. Тэгээд 4 цагт бослоо. Тэгээд төгс төгөлдөр юмны араас хөөцлөөд байгаа мó гэхээр үгүй. Яг яах ёстой юм гэдэггүй. Тэгээд сургууль сурыг эсвэл ерөөсөө ажил төрөл хийхгүй сургууль соёл зургийг гэхээр үнэхээр бас нэг айхтар сураад авах юм надад хүсэл бас байхгүй байгаа дотоодод. Яг энэ бичлэгийг ингээд хийгээд оруулаад үлдээ хүмүүсийн би сайн мэдэхгүй л юм. Гэхдээ миний уналтын одоо сэтгэл готролтын үе яг явагдчихлаа. Хичнээн гой гадаа нартай аз жаргалтай би ингээд үлсэд цангаа дутагдаж гарчигдсан юм байхгүй ч гэсэндээ би дараагийнхаа миний дотоодоос юу хүсэж байгаагаа олж чадахгүй байгаа намайг амар уналтанд оруулаад би сууж байна. Тэгээ нүүр хамаа угаасангүй, хувцсанраар салсангүй яг байгаагаараа сууж байна. Тэгээ аргаа барахтаа ингээ өдрөөр нэг юм план гаргах гад ингээд ингээд бичээд суужсэн чинь би зөндөөр бичсэн. Тэгээд ерөөсөө энэ бичснээр яваагүй. Өмнө 1-2 жилийн өмнө бичсэн бичлэгүүд дээр ч гэсэн би энийгээ бичсэн байсан, ярьсан байсан. Би ерөөсөө бичээл ахын ерөөс тэрийг хийхгүй ингээд тийм ямар хүмүүс нэг хийдгийг бомэд тийм миний үеийнхээ одоо ингээд 40 насны одоо босгон дээр ирж байгаа хүмүүс надтай адилхан юм ямар ч хин хожуу үеийн хямрал би хожуу үеийн хямрал гэж бодохгүй байна. Би хожуу үеийн хямрал мөрлийг аюу эрт идэлцэн гэж бодож байна. 33-35 наснда. Одоо болохоор зүгээр л миний дотоодод одоо яг ингээд би ийм юм хийгээд одоо ингээд үргэлжлэх ёсгүй шүү дээ л гэдэг бодол төрөөд тэгсэн хэрнээ би ингээд хөдлөх гэхээр ингээд амралт хэрэгтэй. Тэг яг амрах гэхээр би өөрөө 50 амрахгүй байгаа нь бүр үнэхээр ингээд намайг өөр бохомдуулаад байна. Тэгээ ийм юм яриа сууж байгаа амар их бусад хүмүүст эмгэнэлтэй санагдаж магадгүй. Гэхдээ ер нь бүх хүн юм байгаа. Бүх хүн ийм юмыг туулж байгаа. Тийм болохоор заас мас гэж бодоод ах юм шиг надад шаардлага байхгүй. Тэгээ ер нь энэ бичлэг бичээд үлдээж байгаа шалтгаанууд ч гэсэндээ би ингээд энэ хорвоогоос ингээд тэ хэдэн наснда ч ингээд ангижирч явахыг мэдэхгүй. Тэгэд эргээд намайг дурсах нэг ах トゥ амраг садан дүүнер гэж байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч үзээсээ энэ 40 наснда миний их ингэж туулж явж дээ. Ийм одоо сэтгэлийн хөдөлтөй байж дээ гэдгийг ингээд үлдээчи гэж бодож байна. Ер нь бол ингээд хитрхи их чи энийг л авчих юм бол гоё болно. Чи ингээд энийг л өнөөдрөө л ингээд бүр ингээд хичээч тэгэх юм бол бүх гоё юм болно гэсэн юм юусоо байхгүй гэдгийг л бод. Хичээж болно. Тэгтээ ингээд тэр цаг хугацаанд дууссан байсан ч тэр нэг юм автоматжуулсан тийм систем рүүгээ оруулж тэрийг гаргаж чадахгүй байх нь одоо тэгээд яг үүндээ миний эмгэнэл гэх үү одоо яг юу гэж хэлхийн нэг ингээд нэг амьдралд нухлагдсан ч гэх үү тийм болгоч тийм байна. Тэгэл хиймээр байгаа ажлаа хийгээд тисэд төвчг үе
даваад ингэсэн бол дотоод хүнтэйг айгүй хордон ажиллаад гараал явах хэрэгтэй юм шиг. Тэгээд дотоод хүүхдээ харагдах, дотоод хүүхдийн харагдалтын бясалгал энэ төр гээд ингээд хийгээд ингээд дагаад хийж үзлээ л дээ. Би тэгээд бүр ингээд аргаа бараад тэгсэн чинь ингээд би гэр бүлээсээ ээж аваасаа нэг юм амир одоо чи чадахгүй чам шиг юм хийдгүй юм уу эсвэл ингээд нэг юм чанга дуугаар бүгд загинсан аашилсан тийм дарамтлсан тийм орчинд бол үгүйс өсөөгүй. Би нийгмээс тэгээд баг бахтаа энэ багш нараасаа ингээд өөрийгөө маш муу юм байна. Би ингээд энд оролцох хэрэггүй юм байна. Би ингээд орсноороо бүх юм унчих юм байна. Бусад хүмүүсийг зовоочих юм байна. Би тийм дунд ингээд ороод ямар нэг юм хийснээрээ бусдыгаа чирээд ингээд бид нар амар амжилтгүй байгаа юм байна гэдэг бодол ингээд сууц учраас багаар ажиллах өсөн дэвжих одоо юу гэх тийм карьер хөөх мөөх тийм юм ерөөсөй байхгүй ингээд өссөн юм байна гэдгийг тэр хүүхдийн одоо дотоод хүүхдэд харагдах бяцлаглаас өөрийгөө ингээд анзаарч харлаа. Тэгээ энийг засаж болох л да. Гэтэ ингээд засахдахгүй ингээд сууж гин. Тэгээ ер нь хүүхэд байхад бидний ингээд бүх өнөөдрийн энэ өөртөө энэ өөртөө итгэлгүй байхад нар чинь суучт юм байна. Тэгээ ээж аав яаж ч ажилласан энэ нийгмээс авж байгаа энэ нийгмийн харилцаанаасаа хүүхэд ингээд багш нараасаа ингээд авчт юм байна гэдгийг ингээд ойлгож байна. Тэгээ бидний үед ядаа угаасаа ямар л олигтой авах вэ? 35 жилийн өмнө те жишээ нь 30 жилийн өмнө ямар л байсан бэлээ нийгмийн хувьд ч тэр багш нарын хувьд ч тэр бид нар зодуулаад тэр би найстайгаа бас хүчтэй ажилласан чинь бид амар энэ аюу хэцүү үед амьдарч ирсэн болохоор ингээд өөрийгөө илэрхийлээд би гараад манай найз ингэж яах би гараад ингээд шимэр ягаад багшаа би шээгээ хэлсэн чинь юу яриад байгаа чи гэж загнаа тэгээд айсандаа өмтөндөө шийдсэн гээд бид нар надад ч гэсэн тийм юм болж ирсэн. Угаасаа бидний ингээд тухайн хүүхдүүдэд яг тийм л нөхцөл байдал байсан байхгүй тийм. Энд чи одоо өнөөдрийн ингээд намаа ингээд ийм сэтгэл готрол руу, хожуугийн хямрал руу гэх юм уу. Би одоо энэ хожуугийн хямрал гэдэг юм нь бол угаасаа л нэг гадны нэршил байгаа шүү дээ. Тэгээд зүгээр л амьдралаа ингээд эргүүлээд өөрийгөө ингээд хичээсэн өөрийнхөө зөв гэж бодсон замаар явсан. Тэгээд одоо би яах ёстой вэ гэдэг дэр ингээд тулцсныхаа дараа нэг ийм байдалтай ингээд сууж ийн тэгэл яалтчгүй ингээд үзэж байгаа харж байгаа юм айгүй их байгаа учраас тэгэл гадны нэршилтэй. Хэрвээ би ингээд Монголдо малчин байсан бол би энэ үе яаж давах байсан бол тэсэл давах байсан баг л та. Өнөөдөртөө бол ингээд юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ингээд бүх юм ингээд төгс төгөлдөр байхгүй. Насны шатанд ямар нэгэн юм зовлон байдаг. Одоо энэ миний зовлон ээлжийг таашаа. Гэхдээ ингээд бусад хүмүүс зовж л байгаа шүү дээ. Бусад хүмүүс 40 насны ирмэн дээр яг амьдрал нь тэгшэргээд тэрийг тань ижил өвдөж гин өөрөө хөвгттэй бол өөрөө хөвгт нь өвдөж гин. Тийм одоо хадгалаад хамгийн наад захын аав ээжээс ахвал ингээд проблемууд байгаа. Тэгээ нас болгонд ийм зовлон байгаа. Тэгээд энэ нас болгоны ингээд зовлон идэлгүй бол ингээд жаргалыг мэдрэхгүй. Гэхдээ ингээд зовж байгаа гэдэг хүмүүс ингээд маш бага ярьдаг. Айгуу гоё жаргалтай байгаа. Эмэгтэй хүн бол ингээд өөртөө арчаатай байх хэвээр хумсаа бодоод гоё ингээд бай. Гараад салонд ор энэ төр гэл ингээд сэтгэл готролд орж байгаа бол өөртөө цаг гаргадаг. Дотооддоо би өөрөө юу ч ингээд өөрийгөө юу ч хийж чадахгүй юм шиг мэдэрч байхад хичнээн хумсаа бодуулсан ч надад жаргал мэддэхгүй байгаа учраас би одоо яг ингээд яах ёстой гэдгийг тий. Тэгээ нэг иймэрхүү юм байна. Тэгээд анх ингээд хүний нутагт ч гэх юм уу одоо хүний нутаг гэж ярмаар байна. Ингээд амьдарч байгаа газараа ирэхдээ надад бүх юм байгаагүй, бүр юуч байгаагүй. Тэгэл ерөөсөө ингээд бусдын ингээд өнөөдөр миний энэ амьдрал 12 жилийн өмнө ингээд хараад энэ л гоё юм байна. Би ингэж л амьдрмаар байна гэж харсан зүйлийн төлөө явсан. Ингээд л идэхгүй баг унтахгүй зүтгэж энд ирж байгаа шүү дээ. Энэ хугацаануудад залуу байхдаа. Тэгээ тэр ингээд 10 хэдэн жилийн өмнөх миний мөрөөдлийн амьдрал өнөөдөр энд ирэнгүүт би яг үнэндээ яг юуг тэр үедээ би өөр юмыг яагаад ингэ олж хараагүй юм бол тэг ингээд энийг ингэ авсны дараа би яг юу хийх юм бэ гэдгийг жоохон эрт яагаад мдээгүй юм болч гэдэг юм нэг юм би ингээд ямар нэгэн юм чадварт ямар ажуу сурж яана гэх юм уу тэгээд ийм өөрийгөө голоод байгаа гэх юм уу нэг тийм мэдрэмжтэй сууж байна. За нэг иймэрхүү юм ярьчвал одоо дараа нь үзэхээр ямар гонхтой юм бэ гэл ингээ өөрийгөө бас шүүх гээд байдаг. Цагийн юм ингээл цагтаа магтаа гэл ингээл хүмүүс хэлдэг шүү дээ. Ингээд бүх хүмүүсийн дотор ингээ амжилттай нэгэн байхыг хүсэж байгаа. Ингээд өөрийнхөө дуртай ажлыг хийгээд өөрөө ингээд зөв бүрэн дүүрэн илэрхийлээд юм карьертай
Одоо ингээд нэг өөрийн гэсэн community, өөрийн гэсэн хүрээлэлтэй санхүү, гэр бүл одоо бүх юм ингээд ямар ч асуудалгүй байхыг бүхэн хүсэж байгаа ч гэсэндээ ингээ өөрийнхөө дотор ингээ бодож байгаа юмнуудаа бодтой болгож чадахгүй байгаа гэх юм уу. Тэр нь л бүр ингээ миний ингээд цоглон болчиход байгаа юм. Ерөөсөө та сая тодорхойлж орлоо. Миний хүсэл сэтгэл дотоод хүн маань нэг юм бодсон. Тэрийгээ би бод энэ одоо яг энэ оршууд яг энэ өнөөдөртөө би бийт болгож гаргаж өгч чадахгүй байгаа намайг ийм өглөө босоод ингээд бодуулаад ингээд бичүүлээд одоо тий ингээд суулгаад байгаа хгүй. Тэгээд би яг өөрөөрөө дамжуулаад яг би юу гаргах гээд байгаа юм бэ гэж өөрөөс асууж байгаа. Яг юуны тухай би ярих гээд байгаа юм байхгүй. Одоо миний ингээд яриад өнөөдөр ингээд яриад хийгээд байгаа үйлдэлсэн зүйл маань яг юунд хэрэгтэй, хинт хэрэгтэй юм бэ? Би тэрийгээ бас тодорхойлж чадахгүй байгаа. Тэгээ энэ сэтгэл дотор байгаа зүйлээ хэрхэн яаж одоо бодтой зөв гаргах вэ гэдээ ингээ өөрөөс асуусан байна. Одоо бодвол би одоо зөв гаргаж байгаа болов уу? Эсвэл хитрхи гонигтай гаргаж байгаа юм одоо бүгд мэд. Тэгээ энэ бүтээмж гэж юу вэ? Чиний чадлын бүтээмж одоо надад байгаа чадхын бүтээмж чи одоо чамаас юу вэ? Миний одоо яг энэ бүтээмж өнөөдөр ингээ ярьж байгаа. Тэ? Тэгэхээр би бусад хүмүүстэй адилхан ингээл гоё мой нүүр амаа будаад ингээл тэ үнэхээр гоё байх надаа бүтээмж алгаа ятарчиж. Нэг юм байна. Би ингээ өвөл ингээд маш их юм бүтээмжгүй байсан. Тэгээ би нар гарахаар л амар гоё бүтээмжтэй болно гэж бодож исэн. Тэгээ нар гарлаа ямар ч бүтээмж алга. Нэг юм байна. Тэгээ үе нэг юм YouTube дээр ингээд ганц нэг бичлэг оруулжээ. Тэгээд одоо ингээд нэг 3-7 хоног амарч байгаа дээрээ юм цуврал бичлэгнүүдийг оруулъя. Яг хаа дараа нь ингээ үзэхэд хэрэгтэй шүү дээ. Тийм. За ер нь тэгээ энэ түргээд болдог ч юм уу да. Тэгээ би өөрөөсөө юм асуулт асуугаад сууж байна. За баяртай.